Сайн байцгаана уу? Аногийн тарот мэрэг YouTube сувагтаа тавтай морил. За ингээд та нартаа шинэ 7 хоногийнхны уншлагыг хийхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн сонголт бол 3 байгаа. Та нар маань энэ татагдаад байгаа хөзрөөл аль хөзрөнд нь татагдсан тэр сонголтоо хийхэд болно. За тэгээд хэдүүлээд нэмэлтээр мессежд болохоор энэ Angel of Abundance мөн дээр Romance Angels тэгээд Daily Guidance гэд энэ Oracle картуудаа ашиглах болно. За тэгээд сонголт хийхээс өмнө ерөнхийд нэг юм одоо би аль хэзээ ингээд ерөнхийдөө хөзрүүдэд татцсан байгаа байхгүй юу? Тэгээд яг уншлагаа бол яг эхлэегүй байгаа. Хөзрүүдэд бол ерөнхийд нь харцсан байгаа гэсэн үг тий. Тэгэхээр ажигсан чинь энэ дээр дандаа хаан хатны хөзрүүд аяух гарч ирсэн. Тэгээд яг надад ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр одоо групп харгалцахгүйгээр тий. Ерөнхийдөө энэ шинэ 7 хоног 2026 оны 5 сарын 18-наас 5 сарын 24 хүртэлх энэ шинэ 7 хоногийн уур амьсгал гингүүд яг ерөнхийдөө хижээл насныхан тий дунд иргэм насныхан ч юм уу тий жоохон ахмиг нас руу явж байгаа хүмүүс байж болно. За мөн одоо ер нь хүмүүс ингээд өөрийг чинь насандаа баймгүй хэрсүү хүн шүүч гэж юм уу тий эсвэл таны тэр бодож явдаг энэ залуу хүүхэд бас айгүй мундаг мэдлэгтэй туршлагатай хизээ хазааны нэг юм хөгшин хүн шүүч гэдэг юм уу нэг ийм хүмүүс заяа арай илүү энэ 7 хоног их үүрэг ролтой гол дүр байхаар юм шиг санагдлаа. Яг бол бүх группүүд дээр хаан хатны энерги маш их гарч ирсэн. За тэгээд та нар маань татагдж байгаа учраас сонгоорой. Тэгээд сонголтоо 59-ийн дараа уншлагаараа уулзцгаая юм. За ингээд 1-р группийн маань уншлагандаа тавтай морил. За та нар дээр маань ийм одоо мессежүүд гарч ирсэн байгаа. За би ингээ нэгээр нь газ бариад харуулж за та нар маань скриншот хийгээд аваарай. За энэ бол мөнгө санхүүтэй холбоотой, эд баялагтай холбоотой зөвлөгөө гэж хүлээж аваарай. За энд бол ерөнхийдөө сахиусан тэнгэрүүдээс нь мөн адил зөвлөгөө. За хүн орондын харилцаан дээр харин 2 карт гарч ирсэн. За түрүүний хэлжсэнчлэн энэ хааны аяга, хааны зоос, улан дээр бол хааны зоос хатаа 2 ингээд зэрэгцэж орж ирсэн байна. За даваа гаригаас харахад бол даваа гарагт нэг юм шин зүйл татагдана гэсэн утга бол харагдаж байна л да. Огт урд нь одоо дурлж байгаагүй ч юм уу тий. Энэ нь хүн ч байж болно, юу ч хийж болно. Одоо хобби, ажил, төрөл, одоо урлагийн бүтээлч гэдэг юм уу. Ямар нэгэн тийм өмнө нь та ерөөсөө оролдож үзэж байгаагүй, ойшоож хардггүй байсан ч юм уу тий. Нэг ийм зүйл цоо шинээр дурлах юм шиг харагдаад байна. Бүр нилийн одоо гүнзгий татагдана гэсэн утга бол эндээс харагдаад байна. За тэнгүүд бас энэ чинь шинэ газар руу аялах байж болохоор байна л да. Бас шинэ газар руу аялахыг хүсэх гэсэн утга байна. За тэгээд бараг л ижил утгатай зүгээр нэг маш их боддог байсан, дурладаг байсан тэр зүйлээ хийж эхлэх. Тэгэд энэ нь фул энерги орж ирээд байгаа болохоор нэлээд нэг юм том зүйл байгаа байхгүй. Тэгээ бас хааны аягч байгаадахыг харахад энэ нь ингээд хүн нэгд өдрийн нэг юм жижигхэн аар сархан зүйл биш болоод явчихж байгаа. Энэ нь цаашдаа бас ингээд нэлийн хөгжих, үргэлжлэх маягтай л нэг юм байгаад байна. За ерөнхий энерги нь юм 2 дахь өдөр болохоор 6-гийн зоос гарсан байна. За тэгэхээр 6-гийн зоос чинь ер нь бас сая энэний өмнөх 7 хоног дээр л ялаа нэг бараг бүх групп дээр л 6-гийн зоос гарч ирсэн чинь бас эн чинь юу юм бэлээ шүү. Гэтэ яалтчгүй нөгөө хүний мөнгө гэдэг утга нь аргагүй юм байлээ. Одоо нөөтийн буцаа олголт те ямар нэгэн одоо юу даатгалын буцаа олголт одоо жишээ нь над дээр биелсэн болохоор одоо тийз захиалцсан байж байгаад нөгөө бид нар аяллаар явхад цуцлаад тэгээ буцаагаад нөгөө тийзнийхээ мөнгийг буцааж авч байгаа байхгүй юу? Тодорхой хэмжээний одоо шимтгэлээ төлөөд те. Тэгэхээр бас
яг нэг тиймэрхүү зүйлсүүдийг аягүй хэлдэм лээ. Би хав ганцхан одоо дээр уншлах дээр татвар гэдэг жишээг аягүй их аваа явцсан. Тэгэхээр энэ дээр маань мэдээж татвар бол орно, татвар, даатгал, буцаан олголт, ямар нэг юмны буцаан олголт тий. Ямар ч лээс ийм одоо хууль ёсны, зүй ёсны шийдэгдээд танд ирэх мөнгийг хэлээд байгаа байхгүй. За тэгээд эн чинь өөрөө өгөх авахын тэнцвэрийг ярьж байгаа учраас өгөө аваа тэнцвэртэй байх. Та одоо энэ өдөр 8 хэлээ гэхэд таны 8 айгу одоо юутай. Нэг цаад хүн нэг амар өмцөм таныг шулчаагүй. Та ч гэсэн тэр хүнийг бас тэгж айхтар хохироогоогүй ч гэдэг юм уу. Яг ингээ баланстайгаар харилцсан ийм сэтгэл хангалуун өгөөжтэйгээр ингээд тохиролцоо хийсэн гэсэн утгыг бас хэлээд байдаг. За ямар ч байсан юм бэ өгөө аваа тэнцнэ л гэж энэ ерөнхийдөө бол. За эн чинь бас тэгээд өв хөрөнгийг бас илтгэдэг те. Одоо өв залгамжлагдаж ирэх өв хөрөнгийг бас хэлж иж болдгоо. Тэгэл ерөнхийдөө өгөө аваа тэнцэн нэхэр чинь одоо та хүнд мөнгө зээлсэн бол мөнгөө буцааж авна. Эсвэл хүнд мөнгө өгөх ёстой бол өгнөөч гэдэг юм уу. За тиймэрхүү. Ямар ч лээсэн л нэг өгөөх авах те. За 3 дахь өдөр болохоор Emperor card гарсан байна. Таны одоо нэлээд том албан тушаалтай эрэгтэй хүнийг илэрхийлж иж болно. Ер нь маш хүчрхэг эрэгтэйлэг энерги байгаа. Тэгээ энэ маань одоо өвөө аав, таны нөхөр гэдэг юм эсвэл таны ийм хүндэлж биширж явдаг үнэхээр ийм мундаг хүн шүү гэж боддог. Тэр эрэгтэйлэг энерги маш чухал байхаар байна. Тэгэхээр заримын хувьд бол шууд утгаар аавдаа илүү анхаарах ч гэдэм үү, өвөө мүүд анхаарах байж болно л доо тэр өдөр. Нөхөртөө илүү анхаарах. За мөн заримын хувьд бол бүр том даргын үүд сахих өдөрч байж магадгүй зөвшөөрөл хүсэл тий нэг юм том ирэх бүхий албан тушаалтны үүд сахих ч гэдэм үү. Тэр хүний араас хөөцөлдөх энэ төр тиймэрхүү зүйл байж бас магадгүй. За зүгээр хувь хүн талаасаа гэвэл та маш хүчрхэг байна гэсэн утгыг бол хэлж байна. Маш хүчтэй эрэгтэйлэг энерги. Эзэн хаан үзэр шүү дээ энэ чинь бүр зүгээр ч нэг хаан биш эзэн хаан. Тэгэхээр та өөрөө эрэгтэй бол үнэхээр эрэгтэйлэг шинж чанар чинь сайн байна. Эрэгтэйлэг энерги чинь сайн байна. Харин эмэгтэй хүн бол танд ийм эрэгтэйлэг энергийн нөлөө нэлээд байх нэ л гэд ойлгочих. За 4 дахь өдөр болохоор The World card торгоо ертөнцийн карт гарсан байна. Нэлээд бүрэн дүүрнийг мэдэрнэ гэсэн утга бол эндээс харагдаж байна. За тэгээд энэ аяллаа энерги бас жоохон ороод ирсэн юм шиг харагдаж байна. Шууд авахцаад яг тустай өдрийн энерги л дээ. Тэгтэл full гэснээр 21 болоод ингээд эн чинь нэг одоо энэ мунхаг энэ тэнгийн маань одоо нөгөө нэг аялал дуусхийг хэлж идэг учраас ягаад ч юм нэгд өдөр ихэлсэн зүйл 4 дахь өдөр ингээ бүрэн гүйцэтгэлээ олж байгаа юм шиг нэг ийм энерги бас байж болохоор харагдаж байна. Нэгдэхэд ихсэн ажил 4 дахьд дуусах ч юм уу тий ажиллаар бол. За тэгээд мэдээж ерөнхий энергиэрээ бол бүрэн бүтэн байдлыг мэдрэх гээд байгаа байхгүй юу? Бүх зүйлийн одоо иж бүрдэл болно. За тэгээд маш том ажлыг дуусгаж болно. Тэгээ ингээ анзаараад хаад ер нь том аркан үзрэг юу гарсан юм шүү дээ. Major arcana 1 2 3 4 5 major arcana гарсан байна. Тэгэхээр энэ 7 хоног бол та нарын юм байна. Хувьд нэлээд том үйл явдлууд бас байхаар харагдаж байна. Тэгээ гарсан картууд нь ч гэсэн гой картууд байна. Эрэг том үйл явдлууд болж магадгүй. Энэ одоо ингээд дараа нь бичлэгэнд орохоо мэддэг болов. Ард ингээд дуулаад идэв. Хүүхдүүд нь ч дүүрж манай нөхөр яа ингээд ахаар инээд төрөдтэй. Яана. Сонсогч нь та нарт. За 5 дахь өдөр 5-ын сава. За 5-ын сава чи ер нь маргалдаантай мэтгэлцэнтэй тийм зөрчилдөөнтэй өдөр болохыг хэлж юм л да ерөнхийдөө нэг хүмүүстэй маргалдах гад ах үедээ гэмээр юм бэ. За тэгээд зарим нь бол бүр ингээд фитнес жим дасгал хөдөлгөөн хийж маадгүй. Одоо үнэхээр ер нь бол жоох юм уурны энерги ихтгэж идэг байхгүй юу? 5-ын саваа чинь дотоод зөрчилдөөн байж болно. Та ингээд дотроо эргэлзээл ингэдэг ч юм уу тэгдэг ч юм уу яагаа шийдэж чадахгүй тэрэндээ стрессдэг. Эсвэл үнэхээр гадны нөлөөтэйгээр хүмүүстэй муудалцах гадах ч юм уу нэг иймэрхүү зүйл болж магадгүй. Тэгээ энэ дээр бол 5-ын саваа ч нөөрөө спортлог байдлыг илэрхийлж идэг. Энэ зүйлийгээ зөв гаргахыг хүсвэл заавал хүнтэй маргалдахгүйгээр уур бухимдлаар биш тэгж гарахыг хүсвэл сайхан хөлсөө гаргах, алхах, спорт хийх, дасгал хийх гэх мэт одоо иймэрхүү зүйлийг бас хэлж идэг. За хагас өдөр болохоор strength буюу сэтгэлийн тэнхээ, төсвөр төвчээр хүч гэсэн
Айгу өргөн утгатай ийм карт гарсан байна. Тэгэхээр хагас өдөр та нар маань сургамжтай өнгөрч магадгүй тэр өдөр амьдрал гэдэг чинь ийм байд юм байна. Бас ингэвэл ингэдэм юм байх шүү ч гэдэг юм уу те. Нилээн л нэг юм амьдралын ухаанд суралцсан маягтай. Тэгээ энэ нь танд сургамж сургаал болж үлдчихэж байгаа гэсэн утга байна. За бас нэг талаасаа төсвөр төвчээртэй байхыг суралцах. Эсвэл та өөрөөсөө ингээ үнэхээр төвчээртэй зан гарах, ингээ уураа барих те. Одоо яарж адгах ч юм уу те, нэг иймэрхүү жоохон төрмгийлсэн ааш зангаа ингээд өөрийнхөө мэдлгүй, өөрийн мэдлгүй ингээд тэрийг барьж магадгүй. За тэгээд бүтэнсэн өдөр болохоор Temperance карт байна. Temperance чинь өөрөө даруй төлөв байдал, тэнцвэртэй байдал, баланстай байхыг хэлж идэг тий. Тэгэхээр бүх зүйлийн төвийг сахихыг хичээнэ гэсэн утга байхгүй. Тэгэхээр тэр өдөр тэр өдрийн уур амьсгал нь өөрөө нэг юм даруухан төлөв, тогтуухан байж магадгүй. За мөн ямар нэгэн дэглэм барьж болох юм, одоо мацаг барьдаг ч юм уу, нэг юм за хоолоо хэтрүүлэхгүй шүү ч гэдэг юм уу те. Хитрхийх ус уухгүй, хитрхий баг ус уухгүй шүү гэдэг нэг юм дэглэм байж болно. Мөн эн чинь давхар юм сэтгэлийн шархаа ангаах гэсэн утга байдаг байхгүй. Тэгэхээр одоо бүр йог бясалгал хийх юм болов. Нэг бол таны бүр ингээд жоохон имзэглэж явдаг байсан тэр зүйл ангаагдаж байгааг мэдэрч магадгүй шүү. За одоо сэтгэлийн шарах гэд үзэх юм бол. За тэгээд ерөнхий энерги хэдүүлээ улны үзрээс хардаг байгаа тийм. Улны үзэр дээрээс бол ерөнхий энерги юм хатан хааны бүр зоосны хатан хааны юм хосолсон хувилбар яг улан дээр орж ирсэн байгаа нь маш гоё харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яг ерөнхий энергиэрээ маш өгөөмөр байхыг хэлжиж болно. Ер нь л та өөрөөсөө ингээ бусдад халамж бөгөөд бодит тусламж, дэмжлэг, мөнгөн тусламж гэх мэт зүйлийг гаргах цанаасаа л хүмүүсийг ингээ халамжилмаар өгмөр санагдах юм, өглөгч өгөөмөр энергитэй байж болно. Та өөрөө бас нэг талаасаа ийм хос байгаад байгаа хгүй ялтчгүй, ийм ихнэр нөхөр хоёр ч юм уу. Одоо магадгүй таны эмээ өвөө, аав ээж гэх мэт ийм өгөөмөр халамжтай энергийн ийм хосууд айгүй их нөлөөтэй байх магадaltaй. Одоо та ингээд өөрөө юм залуу хүн сонсчлоо гэхэд те аав ээжтэй таныг маш их дэмжсэн, халамжилсан, одоо мөнгө санхүүгээр тусалсан, эсвэл одоо хувцсанаар авч өгд юм уу, гоё хоол хийж өгөөд ах ч юм уу те. Нэг иймэрхүү л маш гоё энергитэй, элбэг хангалуун энергитэй байна. Ялчгүй ингээд хосоороо гараад тэгэхээр ялчгүй эцэг гих эмээ өвөө. Одоо бүр таны ойр дотны наагац ах ихч одоо нэг нь таны одоо төрсөн одоо наагац юм уу авга ах байлаа гэхэд нөгөө тал нь одоо бэрн байгаа байхгүй, бэрн юм уу хүргэнэн ч юм уу. Нэг ийм хүмүүс айгүй нөлөөтэй байх юм шиг харагдаад байна. За тэгээд заавал хүн гэж авч үзэхгүй гэвэл энэ маань зүгээр л та өөрөө маш гоё юм элбэг хангалуун, санхүүгийн эрхчлөөнд хүрсэн юм энергийг мэдрэхээр тэгээ мөн өөрөө бас хүмүүс туслахыг хүсэхтэй маш энерггүй байна гэж түрүүн хэлсэн те. За ерөнхий энерги нь бол юм байна. За одоо харин хэдүүлээ энэ хөөхөн нөгөө энжлүүдийнхаа зөвлөгөөнүүдийг хараад явъя л та. За энэ удаагийн уншлах дээр маань энэ бүр аягүй удаан авахыг хүсэж байгаад жоохон мартаад яваадсэн карт маань гарсан. Вау, тэгсэн чинь энэ хараа яг энэ зураглалын төлөөсөн яг энэ энжлэн гарсан биз дээ анхны таталтаар. Би одоо энийг анх удаа яг уншлаганд хэрэгжилж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ магадгүй айгүй яг гол карт нь хаа. Яг энэ хүзрийн аар нь эндээ байгаа болохоор. За. За, элбэг дэлбэг байдлыг бүх одоо байж болох бүх хувилбараар юм уу тий хэлбэрээр нь төсөөлөх хэрэгтэй юм гэж. Ялангуяа visualize за би бурууч уншиж магадгүй. Энэ маань илүү бүр ингэ төсөөлөн харах маягаар тий бүр хараандаа оюун бодолтой ингэ төсөөлж бүр боддоор ингэ харахыг хэлээд байгаа шүү за. Тэгэхээр энэ 7 хоног та нар маань элбэг дэлбэг байдлыг төрөл бүрээр л одоо төсөөлөх нь энд яг төрөөхөн элбэг дэлбэг хангалуун өгөөмөр гэсэн утга бол энд гарч ирж байсан. За тэнгуү доторх мессеж нь болохоор за бурхан чамд одоо маш хүчрхэг сүнслэг хүч өгсөн. Тийм учраас чиний төсөөлөн бодсон бүхэн эцэстээ бодит болдог.
үзэсгэлэнтэй, эрүүл, эерэг ажиллаар дүүрэн зүйлсийг тогтвортойгоор төсөөл гэж байна. Тэгвэл чи түүнийг мэдэрч бас амсах болно. Одоо бодитоор амтлах болно гэсэн ийм гоё мессеж өгсөн байна. Тэгэхээр элбэг дэлбэг байдлыг бол ингээд бүх төрлийн элбэг дэлбэг байлгүй тий. Эрүүл мэндээр элбэг байна. Одоо үр хөвгтээр элбэг байна. Мөнгө санхүүгээр элбэг байна. Материалын байдлаар элбэг байна. Гоо үзэсгэлэнгээр элбэг байна гэд ингээд бүхэл зүйлийг юм тулцсан одоо юм баян мэдрэмжээр л төсөөлөх хэрэгтэй юм биш үү энэ 7 хоногт. За дараагийн хөзөр болохоор steady progress гэж байна. Тэгэхээр доктортой ахиц дэвшил гэсэн утгатай. Одоо доктортойгоор ингээд ахиж гинэ, дэвшиж гинэ ингээд процесс ингээд явагдаж байна л гэсэн утгатай ингээд зогсож байгаагүй. Гэхдээ энэ яг гол нь танд жоохон мэддэхгүй байж магадгүй. Яг л нөгөө жанжны зоосыг би нэг юм цагийн зүгээр зүүрлээд идэх шиг тий. Ингээд жоохон удаан боловч цаагаараа явагдаж л байгаа гэсэн утга бол байна. За тэгэхээр доторх мессеж нь болохоор за өдөр тутмын үйлдэлүүддээ хайрыг санаж хэрэгжүүлж байгааг чинь одоо сахиусууд маш хүнэлж байна, хүлээн зөвшөөрж байна. Тэгээд таны энэ хайраар дүүрэн бодол, мэдрэмж, үйлдэлүүд чинь энэ дэлхийд ямар их хувь нэмэр оруулж байгааг одоо бид нар харж байна л гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ энийг яг нөгөө зөвлөгөө болгож хүлээж аавна гэхээр өдөр тутамдаа илүү юм хайрлсан энергил их одоо өндөртөө байхыг зөвлөж байгаа маань одоо энэ ялангуяа шинэ 7 хоногт шүү дээ. Дандаа л энэ гоё юм бодож хайраар дүүрэн зүрх сэтгэлтэй байхыг л зөвлөж чинь. Тэгж чадах юм бол энэ 7 хоногт маш ээлтэй байх нь магадгүй жоохон одоо энд нэг айхтар сүртэй муузар гараагүй л дээ. Тэгтэл магадгүй жоохон саад бэрхшээл болох байсан бол таны энэ эерэг үзэл бодол элбэг хангалуун байдлаар ингээд өөрийгөө байнга ингээд бодож өрөөж тэг өөрийгөө өрөөх гэсэн утга бол эндээс мэдэгдэж байна л да. За харин хүн хоорондын харилцаан дээр таныг бол ийм хитрхи яг ийм хайрцаглагдсан биш чөлөөдөө сэтгэж байгааг сануулж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд юу гэдэг чим яг миний хос ийм байх хэвээр. За миний яг ажлын хамтрагч тийм байх хэвээр гэл одоо эсвэл хажуудаа байгаа хүний энэ хүн яг ийм байх хэвээр ч гэдэг юм уу тийм ингээ өөрийнхөө үзэл бодолд хитрхи тулахгүй байсан зүгээр юм биш үү. Тэгээ одоо ялангуяа одоо ганц хүмүүс төр жишээ аваад үзэхэд яг таны төсөөлжсэн нөгөө soul mate чинь яг таны төсөөлснөөс шал өөр хүн байх боломжтой. Бүр ингээд эсрэгээрээ те за би хизээч нэг ийм хүнтэй суухгүй шүү ч юм уу те би өстой ийм хүн дургу гэдэгжсэн чи яг тэр чинь яг үндэ таны soul mate байх боломжтой шүү гэдгийг сануулж байна. Тэгэхээр нэг хүн дээр ер нь нэг тийм хязгаарлалт тавиад хэрэггүй гэдэг нь л да. Нэг юм өөрийнхөө зохиосон стандартад бүгдийг нийцүүлэх гэсэн хэрэггүй. Таны төсөөлж өснөөс өөр хүн ч гэсэн танд сайхныг авчирч болно гэсэн үг. Яг л нөө манай монголчуудын зүүрэг байгаа байхгүй юу? Нөгөө инээсэн бүхэн дайсан биш ээ. Инээс би дандаа ингэж ярих юм аа. Нууралсан бүхэн дайсан биш инээсэн бүхэн нөхөр биш гэд тэр яг тэр үгийг санагдуулж байна. За тэгээд одоо хичээл зүтгэл гаргах гэж байна. Хүн хоорондын харилцаан дээр те ялангуяа өөрийнхөө зүгээс бол хичээл зүтгэл гаргах одоо энэ ялангуяа зураглал дээр ингээд хараа энэ тавган дээр жимс тавьчихад байгаа юм бах та. Одоо ингээд хин нэгэн танд ингээд халамж үзүүлээд амттай зүйл өгч ийж болно. Одоо энэ би яг зүгээр энэ зураглалын жишээгээр ярьчих заа. Үнэхээр гоё жимс өгдөг ч юм уу те. Тэгэхэд ингээд хичээл зүтгэл гаргасныхын төлөө таа ч гэсэн бас өөр хичээл зүтгэл гаргах ч юм уу те. Илэрхийлэх ядчил өөрийгөө баярлсан бол баярлалаагаа ямар гоё амттай хоол вэч гэдэг юм ингээд нэм илэрхийлэх ёстой гэсэн бас энэ дэс юм зураглалаас нутгаа бол харагдаад энэ. За мөн яг доторх мессеж нь болохоор тэгээд энэ хоёр маань ингээд хавсарч гарч ирсэн нь болохоор ямар ч л байсан энэ хамтрал дээр нэг юм таны төсөөлж байгаагүй хүн эсрэгээрээ танд ингээд сайн хамтрагч болж орж ирэх гээд байна. Тэгээ энэ дээр гол нь таныг өөрөө ийм хичээл зүтгэлтэй байгаараа гэдэг. Тэгээд нэг юм та ингээд төрүүлж дугарлаа гэдэг ч юм уу те төрүүлж өөрийнхөө сэтгэлийг илчлэх, талархлаа илэрхийлэх гэх мэт хариу үйлдэл хийлээгээд энэ нэг юм доошоо орох гэдэг нэг тийм эмзэглэл байдаг бол тэр бол нэг тийм чухал зүйл биш. Яагаад гэвэл
энэ 7 хоногийн хүн орондын харилцаан дээрх одоо тэр гол нь таны хийж байгаа энэ одоо хичээл зүтгэл чинь их үн цэнтэй зүйл байхгүй. Тэгээд танаас гарч байгаа хичээл зүтгэл үн цэнтэйтэй адилхан юунд гаргаж байгаа юм тэр чинь бас үн цэнтэй зүйл гэдгийг хэлэх гээд байгаа юм болов уу гэж би ойлголоо. Үн цэнтэй зүйлд угаасаа л үн цэнтэй л үйлдэл гарна. Тэгээ энд чинь бас гол нь одоо агуу хайрыг одоо бүтээх гэдэг утга нь байгаа дээ нүү эсвэл зүгээр л агуу хайр гэдэг нь үү хайрыг бүтээх гэдэг юм уу яг агуу хайр гэдэг юм яг сайн мэдэхгүй л байна л та. Уг нь бол агуу хайр л гэж орчуулагдах байх. За та нарын маань 7 хоног дээр ийм зөвлөгөөнүүд орж ирлээ мөн ийм үйл явдлууд гарлаа. За тэгээд үнэхээр 7 хоногийнх нь мэрэг ингээд таарах юм бол та нар маань лайк комментаа үлдээгээрээ. За тэгээд мэдээж зарим нь бол ингээд бас төлөвлөсөн байсан байж болно шүү дээ. Үнэхээр 4-р аялалд явна ч гэдэг юм эсвэл тэ 3-р ийм төрийн албан байгууллагт очиж одоо нэг ийм дарагтаа уулзах хэрэгтэй гэдэг утгаараа ч юм уу тий биелж болох юм. Нэг бол бүр 5-дахад найзуудтайгаа заал авахгүй төлөвлөсөн байсан уу ч юм уу тий. Яг нь үнэхээр төлөвлөсөн ийм зайлшгүй зүйл дээр бол таарвал сэтгэл бичгэд бол илүү амархан байх. Харин үнэхээр тааварлшгүй төлөвлөөгүй байгаа үед бол мэдээж биелснийхэн дараа л сэтгэлч нөхөөс угаасаа тэгнэ шүү дээ тий. За тэгээд та нар маань таарсан таалагдсан бол лайк коммент өгөлдөөрэй мөн тэгээд миний сувгийг subscribe дарахгүй үздэг бол та нар маань subscribe-а дараарай гэж хүсье. Одоо тэгээд нэгэн л ийм YouTube сувг эхлүүлээл явж байгаа юм чинь мэдээж л олуулаад болохыг хичээн шүү дээ. За ингээд шинэ 7 хоногт амжилт хүсье баяртай. За хоёрынхан маань уншлагандаа тавтаамаар л за юу ч гэсэн урдчлаад Oracle картуудаа бариад харуулъя. Та нар маань скриншот хийгээд өөрсдөө бас уншаад үзээрэй. Энэ бол мөнгө санхүү үед баялагтай холбоотой одоо зөвлөгөө гарч ирсэн гэсэн үг. За энд болохоор ерөнхийдөө энэ 7 хоногт ямар байхыг зөвлөж байгаа. Харин энэ нь штэ. Ерөнхийдөө энэ 7 хоногт танд юу хэрэгтэй юм? Энд болохоор хүн хоорондын харилцаан дээр юуг анхаарах вэ гэдэг талаас нь татсан гэсэн үг. За энэ Oracle карт маань яг л одоо Devil энергитэй зохицож идэг хит хамааралтай байдал донтолт гэсэн утга бол байдаг. За нэгдүгээр өдрийн энерги болохоор зоосны хатан байна тий. Тэгэхээр зоосны хатан ч өөрөө маш өвлөгч өгөөмөр хатныг илтгэдэг. Тэгэхээр ийм эмгтээлэг энерги танаас гарч болох юм үгүй бол танд тийм хүний нөлөө орж ирнэ гэсэн үг байхгүй. Энд ч одоо ээж их жимээ за бүр үнэхээр таны нөхөр байж болно тий. Та эмгтээлэг энергитэй юм цаанаасаа л хоол цай айгу сайтай ч юм уу айгу халамж тавьдаг бусдад өгөөмөр байдаг нэг юм эрэгтэй хүн гэхэд л арай л яг одоо эмгтэн хүн шиг юм өгөөмөр шүүч гэдэг юм уу нэг тийм хүн чийж болно. Шууд утгаараа та өөрөө ч үж болно л да. Яна шууд эмгтэн үзэж байгаа л гэж шууд автоматар л юу яагаад тийм. Яг хөө дийлэнх нь эмгтэн хүмүүс байгаа. За тэгэхээр энэ зоосны хатны энерги нэгдүгээр гол байх нэ, өвлөгч өгөөмөр байх, бусдад халамж тавих. Тэгээ энэ нь танаас гарч болно, эсвэл бусдаас ирж магадгүй гэсэн утга байгаа тий. За тийм үү. Эн чинь бас яг таарат үзэрт энд туулайн Азийг бэлэгддэг азтай зүйл тохиолдох ялангуяа мөнгө санхүүтэй холбоотой азтай зүйл тохиолдохыг хэлж иж болно. Тийм тэгээ ерөнхийдөө л нэг мөнгөтэй холбоотой тийм эерэг зүйл болохыг бол харуулдаг юм л та. За тэгээд ер нь бол тэгэл ээжүүд сонсож байгаа бол ээжүүд маань үнэхээр тэр өдөр одоо сайн ээж байхгүй хоол цай хийх гэр орны одоо гэр бүлийнхэн гишүүдийг халамжлах гэдэг ч юм уу нэг иймэрхүү нэрхтэй байхыг хэлж иж болно. За хоёр дахь өдөр болохоор 21 том маркан буюу The World Card гарсан байна. За энэ өдөр бол нэлийн том зүйлийг дуусгах магадaltaй харагдаж байгаа байхгүй юу? Нэг жижиг сажиг биш нэг том зүйл дуусна гэдэг. Тэгэхээр та нар маань ойрын үед нэг юм ажлын гүйцэтгэл ч юм уу ямар нэгэн зүйлийн бүрдэж дуусхийг хүлээгээд исэн юм уу? За чинь нэрэд одоо нэг төгсөлтийн баярууд их болж байгаатай холбоотой бас энэ шууд тутгаараа төгсөлтийн баярыг бас илэрхийлж иж магадгүй. За тэгээд төгсөлтийн баяртай холбоотойгоор аялалд явахыг хэлж иж болно. Энд чинь бас өөрөө давхар аялал гэдэг утгыг хэлж идэг.
За тэгээ үнэхээр төгсөлтийн баяр аялалгүй хүмүүст маань болохоор ерөнхийдөө л нэг том амьдралынх нь одоо нэг юм чухал цикл дуусж байгаа, эсвэл том ажлын ард гарсан гэсэн иймэрхүү утгууд бол байж болохоор байна. За тэгээ бүр өдөр тутмын энгийн одоо мэдрэмж талаас нь гэх юм бол тэр өдөр маш бүрэн дүүрэн байдлыг одоо мэдрэхтэй, элбэг дэлбэг ингээ бүхэл зүйл байгаа гэсэн ийм мэдрэмжийг авах тийм байж магадгүй. За 3 дахь өдөр болохоор 6-гийн сэлэм дээр 4 карт гарсан байхгүй юу? Тэгэхээр яг би одоо энэ Oracle карттайгаа л холбох гээд байна л да. Энэ ялтчгүй гэр бүлийн нэгэн гишүүн. Таныг урагшлахад аягүй саад болж байгаа байхгүй. Одоо энэ 6-гийн сэлэм чи угаасаа ийм удаан бөгөөд одоо тууштайгаар ингээд яг энэ сэлүүрдэж явж байгаа хүний зүгээс маш хичээл зүтгэлтэй байгаа. Тэгтээ хинч туслахгүй байгаа. Тэгээ туслахгүйн дээр маш их юм одоо сэлэмний ачаанууд байгаа. Зин сэлэм чи өөрөө оюун бодлыг илэрхийлж тэгтээ толгойд маш их бодох зүйл их байгаа. Нэг юм бааг зэргийн дарамттай ч гэмээр юм уу нэг юм одоо мөртлөө ингээд урагшлах гал хичээгэл өөрөө айгу хичээж байгаа байхгүй. Тэгээ энэ угийн юм баг зангуудаа гэж хэлж болохоор байтал дахиад ийм дэвл энергийн зангуу ороод ирж байгаа байхгүй. Тийм энэ бүр ийм гинжлэгдсэн те угаасаа ингээ орхиж явж болохгүй. Энэ хоёр үзэр ингээд аяга уйлдаад байгаа байхгүй юу ер нь. Одоо жишээний 6-гийн сэлэм дээр юу гэдэг вөхөр энэ сэлэмнүүдийг ингээд аваад хайчих юм бол угаасаа энэ завируу нь ус ороод живнэ. Тийм болохоор авч хайж бас болохгүй. Ингээд тэгээл явахаас өөр арга байхгүй гэсэн утга байдаг байхгүй. Яг тэрнтэй л яг агаар нэг байгаад байгаа юм. Тэгэд энэ нь ялтчгүй таны гэр бүл юм уу ойр дотны ч юм уу нэг юм таныг жоохон сэтгэлээ чинь зовоогоод идэг л тэгсэн мөртлөө танд нэг тус нэмэр болохосоо илүү их дарамт ч юм уу нэрмээс болоод идэг нэг ийм хүн байх гад байгаа юм шиг л харагдаад байна. За тэгэд хүн байж болох юм одоо таны өөрийн бүр одоо үнэхээр юм муу зуршил бас байж болно л тоо. Бүр дотроос хайх юм бол таны муу зуршил. Тэгээ энэ нь таныг урагшлахад аягүй саад болж байгаа. Та энийг мэдсээр үжиж л тэрийг ингээд орхиж чадахгүй ингээ гинжлэл яваад байгаа гэсэн утга бол эндээс харагдаж байна л та. За яг энэ чинь тэр өдрийн энергингүүд нэг юм жоохон зүдгүртэй л байх гэдэг. Яа, жаахан гоё гинэ яана. Хөнгөн хэлийг ингээд яг шаарталт гэж орж ирлээ л дээ сая. Шаарталт. За зүүрлэж л хэлж байгаа юм л да. Ер нь л нэг юм донтолттой холбоотой юм. Энд чи одоо хартаа нөхрийг хилжиж болно. Донтолттой хүн одоо тэгэл мөрөдөө тоглоом гэж жоохон хүний амьдралд байх энэ хорвоо ертөнцийн дээр байдаг жоохон токсик гэж хэлж болох л зүйлийг хэлж байгаа байхгүй. Тэнгүүд энд бас нөхөрлөл дээрээ одоо юм цэвэрлэгээ хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр ч бас байж болохоор байгаа байхгүй юу. Энэ илүү хүнийг л заагаад байгаа юм шиг санагдаад байна. Ялчгүй Oracle картуудтайгаа харьцуулахаар. За тэгээд 4 дахь өдөр болохоор жанжны зоос гарсан байна. За 4 дахь өдөр бол жоохон удаан өнгөрч магадгүй. Тэр өдрийн уур амьсгал нь өөрөө ийм цаг явж өгөхгүй байх. Тиймэрхүү зүйл бол мэдэрч болох юм. За одоо за манай Монголын нөхцөлд ялангуяа одоо төгжрээнд орохыг хэлж болох л юм. Машинтайгаа ингээд төгжрээнд хамаг цагаа өргөж байд юм уу те. Нэг л юм удаан л зүйлийг хэлээд энэ явж өгөхгүй байгаа. Тэгтээ бас нэг явахгүй ч биш. Эн чинь хэдий удаан баатар боловчиг эн чинь цаагаараа алс хиттэй ээлтэй хожим нь ингээ сайн зүйл болж яач гэдэг юм уу. Ямар ч лээсэн нэг их хайхтар муу зүйл болохгүй байхаас хэлж идэг л та. Муу үзэр бол биш. За удаанаас гадна хүн гэдээ аваад үзэх юм бол энэ маань таны хажууд байдаг жаахан мэдрэмжгүй мөртлөө итгэж болох хуйц юм хүнийг бас хэлж иж болно. Энэ хүнтэй холбоотой одоо яадаг чи. Удаан боловч итгэл таах хүн. Удаан л жоохон таныг стресстүүлээд идэг. Нэг бол мэдрэмжгүй байдал ч юм уу тий. За ийм байж болох юм. За тэнгуү 5 дахь өдөр болохоор Death card гарсан байна. Та нар маань энэ ямар сони нэрээ тий. Нүг юм төгсгөлийг илэрхийлдэг хөзөр 2 ч гарсан байна. Тэгэхээр энэ шинэ 7 хоногт та нар айгүй олон зүйлсийг амжилттайгаар дуусгаж чадах юм шиг харагдаж байна.
Энэ ялангуяа ажил дээр хаа. За ажилч бай, юу ч бай, хувь хүний хөгжилч бай, амьдралын одоо юу ич бай, тийм дээ, юм циклч бай те. Та нар маань ямар ч энэ 7 хоногт бол амжилттайгаар олон зүйлсийг дуусгахаар харагдаад байна. Энэ деф үзрийн өмнөх өдрийн энергитэй ч холбоотой гэж магадгүй одоо юм жоохон удаан ажлын процесс жоохон удаан явагдсан бол тэрнийг маргааш нь 5 дахь өдөр нь яг сайхан ингээд дуусгаад фью гэл нэг зүйлийг дуусгачаал за ашгүй дууслаа гэд нэг тэгээд суужиж магадгүй. За тэгээд 13 том аркан ч бас цэвэрлэгийг хилжиж болдог. Өөртөө хэрэггүй орчин, харилцаа одоо эд юмс зэргийг одоо ингээ хуугаар нь цэвэрлэхийг бас хэлж яадаг байхгүй. Их цэвэрлэгээ шууд утгаараа гэрийн их цэвэрлэгийг хэлж яадаг. Тэнгүүд энэ бас одоо oracle card одоо сүүлд нь ярина л та. Гэхдээ энтэй бас холбогдоод л энэ хүн хоорондын харилцаан дээр ч юм уу хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй ер нь найзлахаа болоод ингээд орхиж байгаа. Токсик найзуудыг орхиж байгаа ч юм уу. Эсвэл токсик харилцаа, хосын харилцаа. За энд болохоор хагасаа өдөр дээр бэ штэ. За жоохон хүлээх юм байна. Үр шим хүлээнэ гэдэг байгаа байхгүй. Тэгээ нэг ирсэн үр дүнд жоохон сэтгэл ханамжгүй байгаа энергитэй. Тэгээд чамлангуй байгаа тий. Дахиад одоо би яг зарцуулсныхаа өөрийнхөө одоо хичээл зүтгэл гаргасныхаа хэрээр авмаар штэ. Энэ Багдад байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ийм нэг юм өөрт ирж байгаа тэр үр шимийг жоохон чамлангуй байгаа гэсэн утга. Гэхдээ энэ дээр юу гэдэг вэ гэхээр зүгээрээ жоохон хүлээчгэл гэсэн утга байдаг. Өдийг хүртэл яаж хичээсэн? Яг түүгээрээ ингээд тууштай яваад байгаарай. Тэгвэл танд энэ үр шим чи ирнэ гэж байгаа. Тэгэхээр магадгүй хагасаа өдөр та нар нэг ажил эхлүүлжээл үр дүнг нь айгу хурдан шаардаад байж магадгүй. Тэгэхээр одоо хүзэр юу гэж хэлж байгаа юм гэхээр тууштай хичээгээд байгаарай, зүтгээд байгаарай, шантарч болохгүй шүү. Үр шим нь угаасаа ирнэ гэж байгаа шүү. За тэгээ бүтэнсээ өдөр болохоор Emperor card уруу харж гарсан. Emperor card уруу харахаар хамгийн түрүүнд надад нөгөө юм хүчгүй, сул дорой, нэг юм жон гэсэн эрэгтэй хүнийг илэрхийлээд байгаа юм шиг санагддаг. Энэ бол үнэхээр бодоо бүр заримынх нь хувьд ингээд таны хажууд байдаг эр хүн чинь ийм одоо ямар нэгэн зүйлд ингээд онтцсон болоод эннээсээ болоод сүрхчгүй болчиход байгаа юм уу? Нэг бол одоо гэр бүлийн аав тань, өвөө тань ч юм уу. Энэ яалтчгүй энэ донтолттой хамаатай. За тэгээ нэг юм хүчгүй, сул дорой, ийм шалчгансан нэг юм эрэгтэй хүний энерги бол бас байж харагдаж байна. За тэгэнгүүт эн чинь бас нэг тал руугаа хувирж болно. Хитрхи бүгдийг хянаж цагдах гэдэг хитрхи дарангуйлагч одоо бас л энэ дэвлийн нэг энерги байхгүй юу? Дарангуйлагчтай ингээд айгуу тийм токсик хүнийг ч бас хилжиж болно. За нэг тийм хүний нөлөө байх гэдэг юм. За бүтэнсээ өдрийн энерги юм байна. За ерөнхий уур амьсгалаа хэдүүлээ уулныхаа учраас харангууд сэлэмний хаан болон 7 аяга ард байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч нэг маш их эргэлзэж байсан зүйл дээр шийдэл олох юм шиг харагдаж байна. За мөн одоо энэ дээр чинь 7 аяган дээр ялангуяа ийм утга өгдөг шүү дээ. Та нар маань ийм хитрхи одоо юм олон зорилго тавьчаад байна. Хитрхи шуналтай байна. Ингээ нэг дор бүх зүйлийг авах гээд байна. Тэгэх боломжгүй. Тийм учраас илүү юм логиктойгоор бодож яг гол зүйлдээ л төвлөрөх хэрэгтэй байна гэдэг байхгүй. Тэнгүүд энд яг нэг логиктой хаан маань гараад ирсэн болохоор та нар маань за үнэхээр зарим нэг хэрэггүй зүйлс төр хитрхийх ач холбогдол өгөө цаг хугацаагаа шал дэмий үрэх гээд тэгээд тэрнийгээ гол нь ойлгоод за яг надад хамгийн ойрын үед юун чухал байгаа илээ тэрэн дээрээ л төвлөрье гэсэн нэг юм нэрхтэй байж болохоор харагдаж байна. Тэгээд нөгөө нэг олон сонголтууд дээр ямар ч нэг шийдэлд хүрээд байгаа байхгүй юу? Тийм сэлэмний хаан тэгээ маш шийдэмгий логиктой аливаа зүйлийг нөгөө зүрхээрээ биш тархиараа одоо шийддэг, ханддаг аливаа зүйлд.
За ийм 7 хоног болох нэ логиктэй. За тэгээд ийм хоолойны хүрд тэгээ ярих чадварыг бас илтгэж яадаг. Тэгэхээр урд нь та нар маань жоох юм будлаантай яриад идэг байсан ч юм уу тий. Хэлэх гэж байгаа зүйлээ нэг юм сайн ойлгуулж чаддггүй бөөрөн хэлүүд идэг гэсэн байж болох юм тий. Тэнгүүд энэ 7 хоногт болохоор үгүй харин ч бүр маш ийм маш сайн хүнтэй ярилцаж ойлголцож өөрийгөө ойлгуулж чадна гэсэн утга бол энэ дээр харагдчих. За ерөнхий уур амьсгал юм. За одоо хэдүүлээ. Одоо жинхнээс нөгөө юу руу гарыг. Зөвлөгөө рүү гарыг. За энэ хоёр дээрээс харангууд энэ 7 хоног таны мөнгө санхүүтэй холбоотой одоо сайн мэдээ буюу анхааруулга ирнэ л дээ. Тэнгүүд энд илүү анхааруулга маягийн зүйл ирсэн байгаа байхгүй юу? Энд болохоор та нөхөрлөлтөө одоо ойр тойрныхоо тэр нөхөрлөл харилцаж байгаа хүмүүсээсээ энэ цэвэрлэгээ хэрэгтэй наа. Зарим нь үнэхээр хэрэггүй хүмүүс байна. За мөн таныг одоо дахиж ингээ гомдлохоо бойл гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө нэг бүтэн сая өдрийн энерги чинь бас та нарыг өөрийг чинь чилжиж болох юм л да. Ийм сул дорой байх, жон гэд бид түрүүнд гоншгонор гэж хэллүү яалаа, шалчгануур гэчлөө нэг юм энерги хэрэггүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгж анхааруулж байна. Дахиж гомдлохоо болоо. За тэгэхээр доторх мессеж нь юу гэж байгаа юм гэхээр за таны одоо ийм хамт цагийг өнгөрөөд байгаа хүмүүс донд таны энэ элбэг дэлбэг байдал одоо элбэг дэлбэг байдлын одоо энергийн урсгалт ингээд нөлөөлөд энэ гол нь сөргөөр нөлөөлөд байна. Тиймээс одоо хинтээ нөхөрлөж, хинтээ найзалж, хинтээ харилцаж байгаадаа ухаалаг хандах хэрэгтэй байна. Зөвхөн танд ийм урам өгдөг, одоо дэмждэг, танд өгөөмөр хандаж чаддаг тийм хүмүүстэй л хамт баймаар байна гэсэн утга бол энд харагдаж байна. Тэгэхээр түрүүний хэлсэндээ урам өгдөггүй, танаас одоо танд ийм өгөөмөр зан гаргадаггүй, харамлаад идэх ч юм уу тий. Тэг дэмждэггүй дандаа доош нэдэг тэрэнж бүтэхгүй, энэнж бүтэхгүйгээ болохгүй бүтэхгүй дуудаад идэг нэг ийм сөрөг хандлагатай хүмүүсээс ер нь зайгаа барьцгаал гэдэг энэ 7 хоногт. Тэгээ магадгүй энэ хүмүүсээс болоод та нар өөрсдөө бас ийм гоншгонуур байдал чинь одоо ер нь байдаг. Тэгтээ тэр нь бүр ингээд дэврээд байгаа ч гэж болох юм. За энэ доторх мессеж нь болохоор ингээд гомдлоод байх нь өөрийгөө ингээд хохирогч болгож байгаатай адилхан юм гэсэн утга юм уу? Тийм юм. За гомдлоод байх нь та өөрийгөө ингээд хохирогч болгож л өөртөө юм affirmation одоо баттгал үгсийг хэлээд байна гэсэн утга юм шиг байх юм. За би энийг бүр ингээд лаг ингээд орчуулж өнхөрч чадахгүй мэнэ. Ерөнхийдөө миний ойлгосноор бол би мөнгөгүй байна, ийм ч байна, тийм ч байна гэж гомдлоод ахихаа оронд одоо тэр мууга дуудаад л байвал тэр нь одоо тань дээр ингээ ирээд байна гэсэн ирэх гээд дэш үү гэсэн хандлагыг хэлж байна л та. Тийм болохоор одоо бурхнаас өгсөн хүчээ эргүүлж авах гэдэг маань бурхан бидэрт одоо орчлон орогчдод бидэрт ямар одоо бэлгийн өгсөн гэхээр те affirmation буюу сайн сайхан зүйлийг ярьж л байвал тэр зүйл ингээд одоо энергийн таталцлаараа угаасаа ирдэг гэсэн утгыг хэлээд тах шиг байна л да. Тэгэхээр айл болох л одоо би бол ивэгцэн хүн, би одоо элбэг дэлбэг ч гэдэг юм уу те ингээд гоё үгнүүдийг амнаасаа гаргаад тэрийг ингээд нэг affirmation баттгал эерэг баттгал үгсийг хэрэглэх юм бол таны одоо санхүүгийн байдал бол ингээд дэлгэрч дэвчхийг бол та өөрөө бүр өөрийнхөө нүдээр харах болно гэсэн утгыг хэлж байна гэж ойлголоо. За эдгээрийг та нар маань өөрсдөө зөвлөгөө болгоход хүлээгээд аваарэ. За энэ дээр ч гэсэн ялгаагүй joy гэж байгаа байхгүй баяр баясгалантай байдал. Тэгээд энэ хүний одоо энерги ямар үед хамгийн өндөрт одоо энергийн түвшин өсдөг гэхээр ийм баяр баясгалантай эерэг байхтал гэдэг байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр энд хараа одоо энэ бүтэн сая өдрийн энерги л аягүй чухал юм болоо да. За бас энэ 3 дахь өдөр өдрийн энерги те. Ямар ч хэлсэн баяр баясгалантай байдал нь таны энергийн түвшин өндөрт байлгана. Ингээл бүх зүйл ингээ ид шидийн мэд боломжтой, бололцоотой гэдгийг ингээ мэдрүүлнэ гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд тэр амьдралынхаа дээр баяр баясгалантай мөч бүрийг одоо талархаж хүлээж авснараа улам л одоо таны энерги өснөө.
дээд түвшинд хүрнэ. За энэ би энергийн түвшнэл айгүй өндөрт байх нь найл болохыг эрэг зүйл бодож санаж хийлж ярьж одоо гой сайхан зүйл үзэж харж гэдэг юм уу те өөрийгөө дандаа юм баяр баясгалантай байх. Тэгээд амьдралд чинь гол нь тэр баяр баясгалантай мөчөө тохиолдож байгаа тэр бүрийг мэдэрч таашааж талархах хэрэгтэй гэсэн одоо ерөнхий зөвлөгөө бол байна. За харин хүн хоорондын харилцаан дээр яг хоо энэ дээр бол ялтчгүй зөвлөгөө гэхээс илүү угаасаа л одоо энэ 7 хоногт бол ийм хамааралтай байдал, хит хамааралтай байдал хүн хоорондын харилцаанд айгүйх нөлөөлөх гээд байна. Тэгээд таны хайрын амьдралд бол ийм донтолт нөлөөлөд байна л гэдэг байхгүй юу? Донтолтууд. Тэгэхээр энэ нь одоо үнэхээр та өөрөө ямар нэгэн ийм буруу зуршилтай байгаад байна уу? Энд нь болохоор нөгөө л дэвл энергийн бүх зүйлүүд орно шүү дээ, тий. Арх тамхи одоо янз бүрийн одоо араар тавилт. Тэгээд нөгөө тоглоом. За тэгээ мөн хит хартай байдал, тий. Бүр ингээ мөшгөж мөрддөг. Иймэрхүү зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ хүн хоорондын харилцаан дээр бол нэг сайн зүйл авчрахгүй шүү гэсэн утгаараа л хэлээд байна. Энэ таныг хилжиж болно, эсвэл таны хамтрагчийг бас хилжиж болно. Тэгээд хосгүй хүмүүст болохоор илүүтэй нэг юм жоохон онцгүй энергитэй найзууд, хаамт олон мөн одоо гэр бүлийн гишүүд энтрийг бас хилээд ах шүү байна. За энэ 7 хоногийн энерги нь ийм гарч ирлээ. Та нартаа шинэ 7 хоногт нь амжилт хүсье. За тэгээд мэдээж одоо урьдчилаа төлөвлөсөн байсан зүйл ч юм уу те тэдгээр зүйл нь бол ингээд одоо ингээд сонсгож шууд за яг тэр хэлж энэ да гэд би илжиж магадгүй. Одоо тийм зүйл байвал бас комментоо бичиж үлдээгээрээ. Харин явандаа бол ингээд үнэхээр одоо сонсоход тийм үг гэж өнгөрөөл те явандаа ингээд сүулт нь бодоодсэн чи нэрээ тэгээ бэлдсэн байх шүү гэж үнэхээр байгаа бол та нар минь бас ингэж биелээ тэгж биелээ гэж бас лайк комментоо үлдээгээрэй гэж хүсье. За тийм үү саба дараагүй үздэг хүмүүс аваад та нар маань subscribe-а дараад үзээрэй гэж хүсэж байна. Одоо нэгэнтэл ийм YouTube сувг нээсэн юм чинь аль болох олуулаа болохыг л хичээнэ. Тийм хамгийн гол нь нөгөө танд миний мэрэг таалагдаад таараа та дахиад үргэлжлүүлж цаашдаа сонсохыг хүсэж байгаа бол мэдээж subscribe-а дараад хонхоод дарах юм бол зөндөө олон уншлагууд цаашдаа сонсох болно. За ингээд та нартаа шинэ 7 хоногт амжилт хүсье. Баяртай. За 3 дугаар группийнх маань тавтаа морил. За юун түрүүнд гарч ирсэн oracle картуудын бариад харуулчихъя. За энд бол мөнгө санхүү эд баялагтай холбоотой мессеж зөвлөгөө. Энд бол энэ 7 хоногийн сахиусуудын чиглүүлэг зөвлөгөө. За энэ бол хүн хоорондын харилцаан дээр гарч ирсэн. За энэ бол яг зөвлөгөө юу? Зүгээр л таны мэдэх ёстой зөвлөө. За даваа гарагаас эхлээд явъя. За даваа гараг дээр 6-гийн сэлэм гарсан байна. За ажлын эхний өдрийг ч хэлэх үү. За ямар нэгэн зүйл рүү та нар маань явах нь байна. За энэ нь бүр одоо юм шилжилт хөдөлгөөн нүүдэл суудлыг хилжиж болох юм. Үгүй бол та нар маань юм шин зүйлд эсвэл жоохон имээдэг байсан, айдаг байсан нэг тийм зүйл рүүгээ жоохон дурамчхан явж байгаа энерги те. Өнгөрсөндөө жоохон хорогдсон маягтай, ирээдүйн зам нь уг нь л гэрэлтэй байгаа боловч тэр зам руу явахдаа нэг л жоохон айдастай байгаа. Тэгээд айгүй их тийм одоо бодох зүйл, санаа зовох зүйл ихтэйгээр одоо орхиж явж байгаа гэсэн утга байна л да. Гэхдээ таны өнгөрсөн бол танд угаасаа хэрэггүй, танд одоо нэг юм олигтой сайн бол байгаагүй гэдэг нь энэ хар үүл болон энэ адар бороогоор харагдаж байна. Таны явж байгаа зүг нь өөрөө гоё нартай зүг нь те. Тэг яг таныг эргэж хараад байна гэдэг юм зургалтай байхгүй. Тийм нэгд өдөр ямар ч үлээсэн та нар маань өөрийгөө хөгжүүлэхээр, дээшлүүлэхээр, сайжруулахаар хөдөлгөөн хийж байна. Ямар нэгэн зүйл рүү урагшилж байна. За хоёр дахь өдөрт болохоор Page of Wands. За савааны хүү гарч ирсэн байна. Энэ нь яг тэр өдөр таны амьдралд шинэ хүн орж ирэх гэдэг нь эсвэл та өөрөө ямар нэгэн орчинд, ажлын орчинд ч юм уу
нэг юм хамт олонны орчинд ч юм уу тийм шинээр орох гээд байна уу гэмээр харагдаж байна. Тэгээ гол нь савааны хүүч өөрөө маш ирч хүчтэй, сониуч, одоо юм сурах хүсэл тэмүүлэл өндөртэй, сурахаас гадна ер нь л альваа зүйлд нэг юм хүсэл тэмүүлэл өндөртэй хүнийг илтгэн айгүй энерги өндөртэй байгаа. Зураглалаасаа харахад бол маш ирч хүчтэй, эрх чөлөөтэй. Бүх зүйлийг эхнээс нь эхэлж байгаа энергитэй бол харагдаад байна л да. Учиргүй эйс ч юм уу те юу үзэр биш ч гэсэн нөхө пэйж гэдэг утгаараа нэг амьдралд дөнгөж орж байгаа ч гэдэг юм уу. Нэг юм шинэ энерги, фрэш энерги. За тэгээд эхний 2 өдөр бол айгүй гоё нар, айгүй гоё илүүтэй тодтогч харагдаад байна. Тодорч харагдаад байна. Магадгүй нэгд өдөр жоохон дурамчхан ямар нэгэн зүйл ингээд зориод явсан те өөрийгөө дайчлаад хүчлээд явсан бол дараагийн өдөр нь болохоор арай дасаа зогтцсон, илүү ирч хүчтэй болсон, нөө хар бараа энерги байхгүй болсон те илүү ирч хүчтэйгээр явж байгаа харагдаад байна. За 3 дахь өдөр болохоор 9-ийн аяг гарсан байна. 9-ийн аяг бол ер нь хүсэл биелэн гэсэн товч түлхүүр үхтэй байдаг. Тэгэхээр 3 дахь өдөр та нар юм хүсэл биелж магадгүй. Ямар нэгэн хүсэлтэй. За мөн одоо өөрөөрөө бахархах зүйл болох тий одоо өөрийнхөө өнгөрсөнд хийсэн бүтээснээрээ одоо шагнал урамшуул авах байж болох юм. Ямар ч л байсан өөрөөрөө айгу бахархсан, хүссэн үр дүндээ хүрсэн, хүсэл биелсэн гэсэн утга бол энд харагдаж байна. Тэгсэн яг чи ер нь л маш сэтгэл хангалуун байхыг илтгэн. За 3 дахь өдрийн энерги бол маш гоё наа. За 4 дахь өдөр дээр бол 2 карт гарч ирсэн. За зоосны хатам дээр 7-гийн саваа гарч ирсэн. За тэгэхээр надад нэг юм л юм одоо юу ч бодоогүй санаагүй ингээ нэг сайхан байж ихт л нэг юм гинтийн зүйл болж магадгүй гэсэн утга бол энд харагдаад байгаа. Одоо зураглалт хэрэгчтэй гэртээ сайхан хоолой гээл ингээ тайван сайхан магадгүй гэрээсээ ажилдаг хүмүүс байх шиг харагдаж байгаа. Тэ энэ хөдрийн угаасаа зураглал нь те ингээд ард нь бол ингээ зоосны хатан гэдэг утгаараа зоос бол ингээ өрөөтэй те өөрөө болохоор ингээ гэхдээ магадгүй бас заавал юу байж магадгүй л те ямар олон магадгүй ч вэ. Нөгөө хоолны бизнес эрхэлдэг хүмүүс байх магадaltaй харагдаж байна. Нэг бол ингээ сайхан гэрээсээ ажилдаг хүн те. За тэгэнгүүт энэ нөхцөл байдал дээр л нэг юм гинтийн зүйл болох гээд байна л та. Гэхдээ энэ нь илүү одоо бусдын атаархалтай ч гэдэг юм уу хил амтай холбоотойгоор танд ирнэ. Тэгээ санамсаргүй байх үед тэгээ та ингээд нөхцөл байдалд маш хурдан түргэн арга хэмжээ авах өөрийнхөө зүгээс шалтгааллах одоо тий арга хэмжээг бол авч чадна, ямар ч сан хамгаалалтаа хийж чадна гэсэн утга бол байна. Тэгээд 7-гийн саваа чи ер нь бол энергийн хамгаалтыг бас давхар яриад идэг. За бас хөзрүүдийн харилцаж байгаа утгаар харахаар зоосны хатан чи өөрөө маш өглөгч өгөөмөр одоо ийм хатныг илэрхийлж идэг. Тэгэхээр ийм өгөөмөр байдал, өглөгч байдал дээр нэг юм хэмжээ хязгаар тогтоогдож байгаа юм шиг. Ямар ч лээс энд хашаа үүссэн байна. Энд дээр ингээд ялч 2 үзэр гараад ирчихээр айгүй өргөн утгатай болж орж ирээд байна л да. Үнэхээр ингээд зураглалаас нь харангууд бас ингээд хүүхдээ өмөрөх ч гэдэг юм уу ийм зүйл болох гээд байгаа юм уу? Эцэг эхчүүд нэг юм хүүхдээ өмөрөх хамгаалах зүйл болж магадгүй. Гэхдээ энэ дээр яг зөвлөгөө гэвэл нь штэ. Нарийн учир шалтгааныг мэдэхгүй ч асуудлыг айхтар томруулаад бас хэрэггүй шүү гэмээр юм байна. Жижигхэн зүйл байх магадaltaй. За 5 дахь өдөр дээр 2-ын саваа гарсан байна. За сонголт гарах магадлал одоо сонголт шийдвэр гаргах тийм өдөр байж болно. Одоо 2 зүйлээс аль нэгийг сонгох. За мөн энэ дээр ялчгүй дэлхийн бөмбөрцөг ороод ирэхээр энэ маань аялал ч юм уу, аяллаа төлөвлөгөө, гадаад дотоостой холбоотой одоо юм худалдаа 8 ч үт юм уу. Ямар ч сан л юм гадаадтай холбоотой зүйл болох магадaltaй байхгүй. Тэгэхээр энэний зүгээр ийш тийш явахаар төлөвлөхийг илэрхийлж иж болно. Эсвэл та ирээдүйн одоо
ажлаа төлөвлөх байж болно. Тэгээд ийм ажлын байрны уур амьсгал айгүй орж ирсэн байна. Тэгэхээр оффистоо ч юм ажлын байран дээр их цагийг өнгөрөөж магадгүй. Ямар нэгэн төсөл төлөвлөгөө бичээлтэй айгүй ажилтай байж магадгүй харагдаад байна. За энэ чинь 2 гэд нэрээ 2 энэ нэрийг дараалаад ороод ирсэн маа байна. За хагасаа өдөр дээр болохоор 2-ын аяга буюу маш гоё карт гарсан байна. Энэ маань өөрөө soulmate гэсэн утгатай карт байдаг. Одоо би бинийгээ илүү байгаагаар нь алдаатай оноотой нь хүлээн зөвшөөрдөг ийм харилцааг илэрхийлсэн байдаг. Тэгэхээр ер нь л хагас өдөр хамтрал маш сайхан байхыг хэлж гин хосч бай. Одоо найз нөхөд хамт олонч бай те багаар ажиллах. Тийм хамтрал айгуу сайн байхыг хэлээд байна. За хосуудын хувьд бол өстой нөө болцох байж магадгүй гадуур болцох. Тэгээ нөө найз нөхөд ажлын хамт олон гэдэг утгаараа болохоор илүү гар нийлж одоо сайн ажил дээрээ гар нийлэх гэсэн утга байна. За бүгднсээ өдөр болохоор аягны хаан гарсан байна. Аягны хаан дээр болохоор маш тогтун энергитэй одоо эргэтэлэг энерги эхэлж байгаа шүү дээ. Маш тогтун. Ингээд нэг юм савсагнаад идэггүй байдлыг ажсан байр суурьтай байдаг. За ингээд хүмүүсийг ажиглаад ингээд төрүүлж нэг дуурдггүй те. Маш зөөлөн ийм эргэтэлэг энерги. Тэгэхээр ийм эргэтэй хүний одоо нөмөр нөөлөгч гэх юм уу одоо ийм оролцоо их байж болох юм. За өөрөө та нар маань одоо ийм эргэтэлэг ийм зөөлөн энергитэй бол те нэг намбайсан эр хүн шиг те эмгтэй ч эргтэй ч ийм энергитэй бол таны одоо тэр зан чанар чинь тэр өдөр илүү одоо гарч ирэх ч юм уу. Тэг яг энэ дээр бас зураглалыг харангуут нэг юм хөөрхөн гүлэг тэрцэн тэгснэ одоо ийм дуу бичлэгийн студиуд байна л та. Тэгэхээр нэг юм сэтгэл татам, дур булаам, зөөлөн л нэг юм гоё энерги байна. Ийм хайр татсан. Нэм хөгжим шигч гэдэг юм уу тий? Одоо зүгээр энэ эрэгтэй өнөрийн төлөөлөл ярихад энэ хүн бол ингээд урлаг уран сайхан сонирхдог. Тэгээ өөрөө айгуу тийм тогтун, дүлгөөхөн тэгснэ ингээ амтанг хайрладаг байгаа нэг юм маш зөөлөн л юм гоё энергийг л илтгэхэд байгаа шүү дээ. Тэгээ ерөнхий утгаараа энэ өдөр та нар маань маш юм хайрлсан энергитэй байна. Бүх зүйлд ингээд дурлсан, хайрлсан, инэрсэн тийм энергитэй байхыг бас хэлж иж болно. За тэнгүүд ерөнхий уур амьсгал дээр галын хаан буюу King of Wands тэгснэ ард нь 4-ийн сава гарсан байна. Сава ер нь их гарсан юм биш үү та нар дээр? Тэгэхээр нэлээд биеийн эрч хүч өндөртэй байх. За тийм мөн бусдыг манлайлах, удирдах, чиглүүлэх тал дээр айгүй амжилттай байхыг бол харуулад байна. Ялангуяа одоо энэ удирд хаалбан тушаалын хүмүүстэр бол ингээд хамт олноороо баяраа тэмдэглэх, ажлын орчинд аюу тийм баяраа тэмдэглэх гэсэн утга бол энэ одоо ялангуяа энэ 9 аяхтай бас аюу хоршоод байна л да. Хүссэн үр дүндээ хүрэх гэдсэн шүү дээ, хүсэл биелэх. Тэмэрчлээс энэ 4 аях ч өөрөө бас нэг хурим найрыг илтгэхээр тийм ер нь бол найр, хурим тийм баярын үйл ажиллагааг илтгэж байгаа шүү дээ. Тэр утгаараа энэ ширээ дөрөн элбэг хангалуун хундгаа тулгаж байгаа маань ямар ч лайсан сайн сайхан үйл явдал болохыг харуулж байна. Энэ нь юутай холбоотой юм гэхээр удирдах ийм энергитэй холбоотой. Бусдыг манлайлах, зөв зохион байгуулах энтэй холбоотойгоор таны ойр хавийн хүн байж болно тий. Одоо та эмэгтэй хүн байлаа гэж бодох. Таны нөхөр айгүй мундаг одоо ингээм амьдралаа заалж явсан, ажиллаа удирдах явсан ч юм уу. Тэрнийхээ нэг үр шимийг хүртээд ингээ баяраа тэмдэглээд байгаа юм шиг. Байрны найр энэ төр байж болно шүү дээ. Байрны найр, бүр хурмаа хийх, ажлын байрныхаа нээлтийг гих, ажил дээрх амжилтаа тэмдэглэх гэх мэт. Тэгээ бас эндээс ингээ харсан чинь нэрээ саваны хаан ч өөрөө нэг юм танил тал ихтэй, олонний дунд нэр төртэй юм хүнийг хэлдэг байхгүй юу. Тэгэхээр бас
Нэг бол юм одоо үдшилэг цэнгэн хүлээ авалтанд очиж өөрийнхөө танил тал хүрээлэлээ тэлэгч гэж бас болох юм. За 7 хоног маань нэг иймэрхүү байна. За одоо хэдүүлээ зөвлөгөө рүү оръё. За энэ Angel of Abundance гэдэг картнаас хэдүүлээ одоо санхүү дээр нь ямар зөвлөгөө өгөх нь вэ гэдгийг харна. Мөнгө санхүүтэй холбоотойгоор. За ямар ч лээсэн хүсэж байгаа тэр энерги манифест эдрийг ингээд биелүүлэхийн тулд гэх юм уу да тий танд дасгал хөдөлгөөн хэрэгтэй гэсэн бах юм. Тэгээд энэ нь одоо би манифестийг дасгал юм болов уу ингээ унссан ч болохоор арай өөр бүр юм физикал дасгал байгаа байхгүй юу. Тэгэхээр та нарт маань яг нэг юм энергийн блок үүссэн байгаа юм байна л гэж би ойлголоо л да одоо нэг юм одоо энэ сувгийн бөглөрөл үүссэн тий. Дамаа ялангуяа одоо энэ эд баялагтай холбоотой гингүүд нойр булчирхай ходоод модоод тэр гидс орчимд. Тэгээ та нарыг бол энэ 7 хоногт юм дасгал хөдөлгөөн хийхийг аягүй их зөвлөж байна. Тэгснээр одоо юм энергийн урсгал сайхан чөлөөтэй урсаад мөнгө санхүүч нь одоо илүү илбэг тэлбэг байх тал дээр гол нь юм манифест чинь хурдан биелэх тал дээр л илүү үр нөлөөтэй байгаад байна. Эерэг үр нөлөөтэй. Тэгээд энэ нөгөө энергийн төвшингээ өндөр байх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй одоо энэ өөртөө сайн сайхан зүйл дуудсан тэр манифестийн үр дүн танд ирэхийн тулд та яг тэр хүссэн тэр манифест хийсэн тэр энерги шиг өөрөө яг тийм өндөр энергит байх учиртай. Тэнгүүд одоо нөгөө та арай доогор энергитэй байгаад байгаа учраас нөгөө таны дуудсан манифест чинь ингээ биелэхгүй байгаа юм шиг ийм ойлголт төрүүлж байна л да. Тэгэхээр энд нь болохоор дасгал хөдөлгөөн чухал гэдэг. Тэгээ одоо юу ч хийж болон та нар одоо йог хийдэг юм уу? Үнэхээр шууд утгаараа юм дасгал хөдөлгөөн бүжиг гэдэг юу хийдэм бол тоо. Тэгээ гол нь энд нь маш юм сонирхолтой зүйл байх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Таны өөрөө чинь сонирхлыг татах юм уйд байхгүй хөвгөлтэйгээр хийж болох зүйл. Тэгэхээр ингээд одоо үнэхээр төмөр өрөх дурггүй бол тий зовон байран тэрийг өргөвөл ингээ энерги чинь баг бүр өсөх биш бууч штэ. Тийм болохоор одоо би өөрөөр л жишээ аваад байна л да илүү юм хөвгөлтэй гой зүйл гингүүд одоо илүү зумба мумба аэробик ч юм уу тийм кемпинг дээр бүжгэлдэг тиймэрхүү дасгал хөдөлгөөн ч хийж болох юм. Тиймэрхүү зүйлийг хэлээд гол нь танд өөрт чинь таалагддаг. За энд болохоор сахиусан тэнгэрүүдээс нь ямар ч лсэн таныг айгу одоо зоригжуулж байна. Ямар ч одоо энэ хэрчээр яваад байгаарэ. Ямар ч та нарыг яг өнгөрсөнд ингээд нөгөө дэмжсэн байгаа даахгүй хийж байсан үйлийг чинь ч юм уу. Ямар ч зөв зам дээр явж байгаа гэдэгт итгэлтэй ингээд урагшлаад байгаарэ. Энэ зам нь бол та нарыг одоо бүрч илүү том зүйл рүү хөтлөх их удаан явах юм. Удаан бөгөөд амжилттай явах юм зам байгаад байгаа байхгүй юу? Тэгээ энэтэй холбоотойгоор таныг болон энэ одоо таны нэг ажил байсан гэж бодъё л да тий. Нэг ажил эхлүүлсэн явж байсан өмнө нь. Тэгээ яг хоо энэ ажлыг нь бол ингээд сахиусууд маш хивээж байгаа энэ ажилчин бол зөв. Тэгээ энэтэй холбоотойгоор таныг болон энэ ажилтай чинь холбоотой бүх хүмүүсийг ингээд бүр нийтд нь харж хамгаалж төвшиж явж байгаа шүү гэдэг байгаа байхгүй юу? За юм байна. За харин хүн хоорондын харилцаан дээр болохоор past life relationship буюу бүр яг хоо энэ бүр яг зүгээр X-ийг хэлжиж болох юм. Гэхдээ X-ээс ч илүү өргөн утгатай карт байхгүй. Энэ бүр өмнөх бүр амьдралын одоо хойд дүр, урд дүр гэдэгдгийн одоо бүр өмнөх амьдралын чинь л им биенийг мэддэг байсан хүмүүс гэсэн утга бол орж ирж байна. Одоо тэгээд ингээд татагдаад байгаа ч гэх юм уу тий. За энэ жоохон учир дутагдaltaй юу? Би нэг нэмээд нэг карт татчихдаг юм уу? Тэгэхээр яг энэ таны ойролцоо байгаа эсвэл энэ 7 хоногт гарч ирэх хүнд ингээд ийм татагдаад байгаа нь ямар учиртай ингэвэл энэ таны өнгөрсөн амьдралд байсан хүн л гэж ийн гэж би ойлголоо л доо. Энэ насны амьдрал биш. Бүр өнгөрсөнд та одоо хэддүгээр зуунд хэдэн онд яаж амьдарч ирсэн те тэр үед байсан хүн. За тун удахгүй. Вау. Энэ яг юутай
та нар юм нэг манифест хийсэн байх магадaltaй л манифест эсвэл хийдэг хүмүүс юм уу? Ганцхан мөнгө санхүү гэлтгүү ер нь юм өөрийнхөө юм soul mate-ийг дуудаад идэв юм уу? Эсвэл бүр ажлын хамтрагч дуудаад байгаа юм уу тий? Ийм зүйл хийдэг хүмүүс байх магадaltaй байдаг юм. Тэгээ гол нь эн чинь одоо тун удахгүй биелэн гэдэг юм. Тэгтээ яг ингэж яг ямар хүн хүсэж байгаагаа тий тодорхой болгочих. Тэгвэл илүү хурдан ирэх юм шиг байна. Тий тодорхой болгочвол одоо ингээд ирэхэд тун ойрхон байна гэж. За тэгэхээр эн чинь хилцэнтэй түрүү нөгөө ганц би хүмүүст болохоор хосын харилцаа авах гэдэг байна. Ажил хэргийн түнш байж бас болох гэдэг байна. Найз нөхөд сайхан нөхөрлөл байж болохоор байна. За 3 дугаар группийнхны маань уншлага ингээд дуслаад ханарт маань хэдийн төлөвлөсөн байсан зүйл нь яг энэ уншлагаар ингээд батлагтаа таарсан бол түүнийгээ бас комент болгож хуваалцаарай. Харин яваанда үнэхээр ингээд бодтоор биелэх юм бол бас та нар маань ингэж биелсэн, тэгж биелсэн гэд сэтгэлээ авалцах юм бол бас маш их баярлалаа шүү. За тэгээд subscribe-а дараагүй үзэж байгаа хүмүүс байгаа бол subscribe-а дараарай. Үнэхээр миний уншлагууд таалагдаа цаашдаа ингээд байнга сонсдог байхыг хүсэж байгаа бол та нар минь саба дараад хонхоо дараарай гэж хүсье. Тэгээд нэгэнт л одоо ингээд энэ YouTube сувгийг нэгээд эхлүүлээ явж байгаа учраас аль болох хэдүүлээ олоола болохыг одоо би өөрөө зорж байгаамаа. За ингээд та нартаа шинэ 7 хоногт амжилт хүсье. Баяртай.